нэгдүгээрт хүн төвтэй. Хүн төвтэй гэж яг хүнээ ботсон, хүнээ дэдэлсэн, иргэдээ ботсон. Хүн төвтэй гэдэг тэр хүртээмж заавал яригддаг. Юу гэсэн хөр хөдөө орон нутагт байгаа хүнч, хотод байгаа хүнч гэсэн яг адилхан чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авна гэсэн. Хоёрдугаарт одоо нийгэм эдийн засгийн хувьд те хотын захад байна уу, хотын төвд байна уу те одоо ингээр хэлвэл их баян орлого сайтай эдийн засгийн хувьд одоо те их чөлөөтэй юм хүмүүс эсвэл одоо харьцангуй одоо юу гэдэг нь эмзэг бүлгийнхэн маань ч гэсэн яг эмнэлгээр эрүүл мэндийн байгууллагууд адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах тэ эн чинь бас хүртээмжийн асуудал мөн бүлэг одоо хүүхэдч бай тэ жирэмсэн эхчүүд группт байгаа хүмүүс бай тэ эсвэл харахаг удаан өвчтөй явсан хүмүүс бай эдгээр бүлэг хүмүүсээс үл хамааран бас л яг адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах тэр нь хүнээ дээдлсэн хүнийхээ эрхийг ботсон хүнээ тойрсон ийм эмчилгээ. Чанар гэдэг бол ерөөсөө анханасаа бид нар хууль дараач салбар дээрээч тэр байтугай одоо эрүүл мэндийн байгууллага дээрээч гэсэн чанар гэдгийг тойрж яриаггүй тодорхойлолтод гаргаагүй байгаа. Тэгэхээр энэ чанар гэдэг нь юу юм бэ? Энийг яаж хэмжих юм бэ? Яаж ард иргэд энэ дээрээ дүгнэлт өгөх юм бэ? Яг хуулиндаа тодорхой оруулж өгч байгаа. Хөдөө орон нутаг малчин иргэдийг яаж тодорхойлж энэ бусад улсын оронд бүр ямар байдлаар модель болох вэ гэдгийг үзэхийн талаас хуулийн дээрээ бас манай ажлын хэсэг манай зөвлөхүүд гадаад дотоодын зөвлөхүүд маань энэ дээр айгуу сайн ажиллаж байгаа. За тэгээд хариуцлагын тогтолцоог заавал ярих хэрэгтэй. Хариу үйлдэл үзүүлэх тухай энд бол заавал оруулж байгаа. Тэгэхээр жишээлбэл зур наад захын хамгийн экстрим жишээ аваад үзээ л та. Эрүүл мэндийн эрх зүйн асуудал дээр асуудал гарангууд шууд эрүүгийн хууль гэхээсээ наад захын одоо те жишээлбэл лиценз алдах гэдэг дээр одоо барууны оронд ч юм их айдаг штэ те. Энэ дээр одоо яаж юм хариу үйлдэл үзүүлэх хэвтэй те. Яаж хариуцлагын тогтолцоо сайн болох нэгэнгүү бүр сайн суйрлуулж өгч байгаа. Энэ нь манай хуулийн одоо том гой одоо юу гэдгийг зургаараа харсан юм ажил болох баг. Эрүүл мэнд юу сайжирж гин үгүй гэдгийг бид нар хүн болгонд өгнөх боломжтой байдаг. Заавал энийг бол бодлого юм уу тогтолцооны судлаач байх албагүй. Эрүүл мэнд сайжирч гин үү? Өвчлөл буурч гин үү? Өвчлөөс гаралтай нас оролт багасч гин үү? Энийг бид нар өөрсдөө хараад шууд өгнөх боломжтой байдаг. Эндээсээ бид нар дүгнэлтээ гаргах болно.